Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол шууд ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Би өнөөдөр нэвтрүүлэгтээ хэл шинжлэлийн ухааны доктор нэгэн залуу эрдэмтнийг урьж оролцуулаад байна. Энэ бол инх төрийн мөнх учрал Монгол Улсын их сургуулийн багш тийм ээ. За тэгэхээр би юуны өмнө их хэлнийхаа цэвэр ариун байдлын тухай өнөөдөр их хэлний маань нөхцөл байдал ямар болчиход байгаа тухай ярих гэдгийг үзэгчдэд эхлээд хэлье. А дараа нь энэ үйлсэд бас энэ өөртөө чинь адилхан залуу эрдэмтэд орж ирж байгаад их олзуурхаж урьсныгаа бас үзэгчдэд хэлье гэж бодож байна. Тэгээ эхлээд би тийм танин мэдхүйн чанартай нэгэнт одоо хэл шинжлэлийн ухааны залуухан доктортой уулзж байгаа юм чинь танин мэдхүйн чиглэлтэй зарим нэг асуултыг асууя гэж бодоод байна л да. Хэл хизээ үүссэн мүсэн гэл одоо бид нэр их ярьдаг. Зүгээр би таны амнаас хэл юусоо ямар үүрэгтэй юм бэ гэдэг та товчхон тодорхойлоод хэлээч. Хэл гэдэг бол ерөөсөө хамгийн гол үүрэг бол хүний харилцааны хэрэглүүр гэдэг л хамгийн ерөнхий тодорхойлт. Мэдээж ярих хэлний тухай их олон тодорхойлт. Би энэ бүхнээс яг оноод хэлээ гэх юм бол саяын тодорхойлтыг л хүн бүхэн хэлнэ. Тэгэхээр монгол хэлний гарлын тухай зүгээр алтайн язгууртай гэл ингээл бид нар ярьдаг шүү дээ. Тэгэл орхичдаг. Тэгвэл ерөөсөө монгол хэлний маань гарал бүтцэн ямар онцлогтой юм. Энэ дэлхийн олон хэлнүүдийг гарлынхан талаас мөн хэв шинжийн талаас гэсэн ерөнхий англи байдаг. Энэ английн үднээс харах юм бол монгол хэл маань бол гарлын үед бол алтан овгийн хэл гэж хэлэнд хамаардаг. Алтан овгийн хэл. Тийм таны хэлдэг л дээ. Алтан овгийн хэл хэв шинжийн талаас бол залгамал бүтцтэй хэв шинж гэж нэрлэдэг. Энэ ангилд хамаарна. Залгамал бүтцтэй хэл гэдэг маань болохоор хамгийн ихэнд үгийн язгуур байна. Түүний араас дагуур байна. Тэгээ дараа нь нөхцөл гэж байна. Энэ байр бол хизээч өөрчлөгдөхгүй яг араасаа өөрөлдөх юм бол галт тэрэг ингэж зурж залгаж орж байгаад адилхан ийм бүтцтэй хэлээ л гэсэн юм утгатай байна. Тэгвэл бид нар чинь тэр онцлогтой хэлний байдаг нэ тийм. Өөрөлдөх юм бол бидэнтэй бас хань нөхөд болох хэлнүүдгээ жишээлх юм бол энэ алтан овгийн хэл гэдэг дотор бол түрэг төрлийн хэлнүүд багтдаг, монгол төрлийн хэлнүүд багтдаг, манж дөнгөс төрлийн хэлнүүд. За тэгээд дээрээс нь сүүлийн үед бол япон солонгос хэлийг бас нэмж үзэж байгаа. Оруулдаг болж байгаа. За тэгэхээр бид нар одоо зундуунд орж байгаа шүлгийг хүн болгон одоо хэлдэг. Хилээ яаж бохирдоод байгааг зовсон хүн болгоо хэлдэг болсон л да. Тэгвэл энэ дээр би нэг ийм хоёр үндсэн ойлголтыг ялгаж бас тодорхойлж өгөөч гэж хэлэх гээд байна л да. Үндэстний хэл гэж юу хэлдэг юм? Улсын хэл гэж юу хэлдэг юм? Бид ямар хэлтэй нэ? Тэр ерөөсөө хэл бол харилцан хэрэглүүрэ гэдгээс үүдээд үндэсний хэл ямар нэгэн угсаатны хэл гэдэг бол тухайн тэр нэг үндэстний харилцах тэр хэрэглээг хангаж байгаа хэл юм л да. Харин улсын хэлний түвшинд аваад үзэх юм бол тэр улс гэдэг бол өөрийн гэсэн хэл хязгаартай тийм ээ. Манай монгол хичээн жишээлх юм бол Монгол улс дэлхийн газрын зураг дээр бид нар заагаад өгөх уртраг өргөргийн хэмжээтэй хэл бий юу? Бий. Тэгэхээр энэ газар нутаг дээр оршин сууж байгаа янз бүрийн угсаатнуудыг бүтэн хэлнийх нь хувьд, бичгийнх нь хувьд нэгтгэж өгдөг тэр албан ёсны тэр хэлийг л улсын хэл гэж байгаа. Жишээлх юм бол бид нэр одоо сүүлийн үед дэлхийн нийтээрээ л үлгэр болж авдаг Америкийн жишээн дээр авч болно тийм ээ. Америкийн нэгдсэн улс гэдэг маань бол ерөөсөө нэг засаг захиргааны доор олон угсаатан үндэстнүүдийг Америк хэл гэдэг юмтай үндсэндээ болгоод нэгтгээд аав. Зүг шүү дээ. Тэр ийм гол ялгаатай гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар бол улсын Монголын хувьд бол бид нар монгол хэл бол монгол улсын хэл. Монгол улсын хэл гэдэг тодорхойлж явах нь. За тэгвэл тэгээд энэ хэл гэдэг юм тухайн улсын оршин тогтнохын үндэс гэж хэлээд идэх учир нь юу вэ? Яг энийгээрээ тайлбарлаж болох ч юм уу? Тийм нэг талаас бол үнэхээр болно тийм ээ. Өөрөлдөх юм бол би энэ амьдрал дээр энэ оршиж байгаа, амьсгалж байгаа энэ цаг үедээ мэдээ сурсан бүх зүйлээ дараагийн хойч үед өвлүүлэх хэрэгтэй болно. Тэгээд тэр хойч үедээ өвлүүлсэн мэдлэг маань үе үед дамжиж залгаж явах тэр нөхцөлийн үе юм гэхээр миний хэлээ л гэсэн үг. Миний тэр хилээ тэмдэглэж үлдээсэн бичгээр үлдээж байгаа тэр соёл, тэр мэдлэг бүх зүйлээ. Тэгэхээр энэ бол тухайн үндэстэй хэл за яг зөвхөн хэлээр яриад иж амьдарч болно л доо. Тэгээ зөвхөн хилтэй мөртөө бичиг байхгүй улс үндэстнүүд нь овсон үндэстэн биш тийм. Энэ бол за ямар нэг индиан аялгауч юм уу байгаад байна. Гэхдээ тэдний хувьд дэлхийн түвшинд өөрийн гэсэн байр суурь нь ямар вэ гэдгийг л бодоод үзэх хэрэгтэй байгаа л та. Тэр хүмүүсийн түүх тэр хил дээр үлдэхгүй л байна л да. Тэ? Яриад өнгөрөн тийм ээ. Гэтэл бичээд үлдсэн юм юу давж чадах вэ? Ямар цагийн саалтыг
дамжиж өртөөлж чадах вэ гэдэгтэй л хамаатай зүйл юм л да. Тэгэхээр үнэндээ би гэдэг улс тий нэг бие дээр аваад үзэх юм бол Монгол гэдэг улс өөрийн гэсэн нүүр царайтай оршихуйтай байя гэх юм бол хэл бичгийн хувьд анхаарал зүйл юм гэж боддог. За яг түүхийн энэ асуудал руу жоохон ингэж орцсных би нэг юм өөрөөр чинь асуугаад би үзэгчтэй бас хэлмээр байна л да. Мөнх учрын маань бол хэл шинжлэлийн ухааны доктороос гадна одоо манж судлаач гэж хэлж болохоор тийм ээ тэр манжийн үеийн Монголын албан бичгийн тухай судалгаа хийсэн байдаг тийм ээ. Энийг би бас юунаас нь танилцуулгаас нь харж ирсэн. Германд энийг хийсэн байсан тийм ээ. Тэгэхээр би одоо энэ он цагийн энэ уртыг давж гарч үлдэх гэдэг маань тэр улсын хэлний тухай түүх юм энэ төргээд ярихаар ерөөсөө энэ монголч эрдэмтэд дэлхийд ямар байдгийг та одоо Германд очиж байж Англи дэлхийн олон улсуудаар тэр монгол хэлнийхаа судалгаа хийж тэр монголч эрдэмтдтэй уулзч явуулж тэ тэр хүмүүс ямар тэр хүмүүсийн үнэгийн байдлыг юу гэж тодорхойлж болох вэ? Тэр хүмүүс өнөөдөр монгол хэлийг юу гэж үзэж байгаа шиг байна. Их сайхан асуулт байна. Юу гэхээр энэ сэдвийг Боник сургууль дээр ажиллаж байгаа явцдаа хийжсэн судалгааны ажлын сэдв. Тэгээд энэ завшаанд бол их олон сайхан монголч эрдэмтдтэй уулзах боломж гарч ирсэн. Нэг жишээ хэлэхэд одоо дэлхийн олон улсын монгол судлалын холбоо гэж байдаг. Энэ олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч нь Германы монголч эрдэмтэн Клаус Лагастер гэж эрдэмтэн байна. Тэгээд нааша Монгол руу буцахын өмнө бид хоёр хамт өдрийн зоогоороо сууж исэн чинь учирлаа. Танай монгол хэлний тойл бичигт эргүүлээд харах юм бол олон хэлтэй харьцуулахад хайр үг их бага байдаг. Яагаад гэж асуусан байхгүй. Яг тэр агшинд юу орж ирж исэн хэрэг. За би ч нөгөө би ч Монгол улсын иргэн гэдэг юм л ер нь хамгийн түрүүнд ордог юм байна л л. Гэхдээ яг тэгээл жоохон хараа суужсэн чинь танах тусгаар ус гэдэг юм. Тэр их жинтэй бууж исэн. Үнэхээр тэгээд энэ хүмүүс үнэхээр насаараа монгол хэлээр, монгол бичгээр, монголчуудын төрөвсөн тэр оюуны соёлын үеийг судлаа таньчихсан хүмүүс энэ амнаас ийм үг сонсож байхад зарим тохиолдолд эргүүлээд нөгөө талд нь харахад манай зарим хүмүүсийн амнаас гэдэг монгол илүү ягаад ямар ихтэй би ярьдаг гээ зогсдог. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулаад үзэх юм бол тэнд цаана агуулгадж байгаа чанар гэдэг юм ялгаа харагдах байх л та. Түүнээс гадна бас нэг юм хэлээд Румынд хурлалж исэн. Румынд дэсэн чинь манай одоо нэг нь бол Румыны монголч эрдэмтэн Родика Поп гэж юм битээд. Нөгөөх нь Францын монголч эрдэмтэн Мари Доминик гэдэг. Нөгөө хоёр бид тэр хоёр хоорондоо ингэж ярьж байгаа. Доминик чи оюутан байхдаа чамд илүү ирэх байсан. Яагаад гэвэл чи юу биш. Яагаад гэвэл чи тийм орны Францын иргэн байсан. Нөгөөх нь үгүй чи социалист орны иргэн байсан учраас чамд илүү ирэх олдчихсэн. Чи тэр хэдэн онд явж ирсэн. Өөрөөр хэлбэл тэнд тэр хоёр хүн юурвал энгийн монгол хэлээр тийм ээ. Их сайхан зөрх яриад байхгүй. Тэр бол хараа сууж байгаа хүний бодолд л нэг юм оруулдаг юм л. Их сайхан монголч эрдэмтдийн хувьд. Таны хувьд ийм сайхан жишээ харж би 2010 онд Оросд тийм сурвалжлагын ажлаар нэлээд хоног явхдаа Ломоносов их сургуулийн монголч эрдэмтдтэй нэг тийм цугларалтан дээр нь орох боломж завшаан тохиолдсон байхгүй юу? Яваад орсон чинь ширэн дуугаатай нүүр туулж ажиллаж исэн хэдхэн монголч эрдэмтэд бүр өндөр настай болцсон. Тэд ширэн дуугааны тухай түүхийг өгүүлж исэн. Тэгсэн чинь тэдэнтэй уулзаад Монголын цагаан сарыг тэмдэглэж байгаа байхгүй. Нэг урайд эмхтэй бууз авчраа тавьдсан. Бас нэг шил арх тавьдсан байгаамаа. Тэгээд тэр Монголын цагаан сарыг тэмдэглэж тэгж гой сууж исэн чинь би тэнд юу ажилласан гэсэн чинь тэднийг залгамжлах монголч эрдэмтдийн залуу халга байхгүй болсон байсан. Энэ байдал тэнд байна уу? Бусдын ер нь дэлхийн хэмжээнд энэ бол дэлхийн баг таймлаад харахад бол дэлхийн монгол судлалын өрөөний үндсэндээ бас их чанга тавьж байгаа. Магадгүй монгол хүний хувьд бол сэтгэлийн зэлмэр тийм асуудалтай. Их сайн монголч эрдэмтэд дэлхийн олон улс үндэстэнд бий, олон оронд бий. Гэхдээ залхамж халан Германд гэхэд одоо Германы монголч эрдэмтдийг Сагастер гоо юм уу, Вайерс гоо тий Рачневский энэ олон эрдэмтдийг залгаад гарч байгаа гэх юм бол одоо их зөвхөн Ода Баркман профессорыг нэрлэж болж байна тий. Гэх мэтлэнгээр Англид гэхэд чинь Хамфри профессор ажиллаж байна. Доор нь залуучууд бас ямар нэг хэмжээр бэлдэж байна. Гэтэ тэр хооронд бол өөр монголчуудаас бас Англид бол их сайн ажилдаг.
Манай Монголоос бол манай их сургуулийн зарим эрдэмтэд бас их хамтын ажиллагаатай байдаг. Тэгээд ерөнхийдөө бол сүүлийн үед харин их сонин Чех Прагийн их сургууль дээр ихсэн. Залуу тэндээс ирж байгаа оюутнууд их чинь монголоор бол зүгээр устдаас ярьдаг их. Би таны ингээд сэтгэл имзэглүүр байдаг гэж хэлчихэд ингээд нэг ардаа нэг юм үлдээгээд байгаа гэж би хэлчихв. Энэ дээр одоо энэ гадаадад монголч эрдэмтдтэй халааг бэлтгэхэд нь бид бас нэг тийм санаачлагтай ажиллах ёстой биш үү гэдэг үгийг хэлэх гээд байгаа юм шүү. Яг үнэн. Та бол их мэдрэмжтэй их сайхан гаргаад хэлчихлээ л дээ. Үнэн. Бид нар өөрсдөө гадны бусад улс орнуудад байгаа монгол судалж байгаа хүмүүс тийм ээ. Гэтэл тэр хүмүүс бол тухайн улсынхаа санхүүжилтээр Монголын судлалыг хөгжүүлж ирсэн. Тэгэхээр энэ нөгөө тал руугаа бид нар яаж юм хийх вэ гэдэг асуудал харин сүүлийн үеэс бол тавигдчих гэлж байгаа. Гэхдээ ажил болж байгаа нь. За одоо хоёулаа Монголдо байгаа монгол хэл. Монгол хэл гэдэг энэ том өв соёлыг тээж яваа өөрсдийнхөө тухай яриа да. Өнөөдөр бид нэр дээхүү үед бол одоо гадаад үг оруулж ярьж байгаа хүн бол энэ гадаад хэлтэйгээ гайхуулах гэж маяглж ингэж өнгөрчин гэж хэлдэг байлаа. Өнөөдөр бол тэгж яриад байгаа хүнийг бол хөрх амт энэ нэг монгол үгээ мэдэхгүй болохоор гадаад үг хэлээд ийн гэдэг ийм үндсэнд очижээ. Энэ нөхцөл байдал одоо яг юунаас яач вэ бид нар хаана яагаад алдчихваа? Яг хөө мэдээж хэрэг нэг талаас нь бэлдэж магадгүй те бүхэл бүтэн хэмжээнд харах гэдэг бол арай уур асуудал. Магадгүй арчлал гэдэг өөр нийгэм рүү ороод ирэхэд бүх юм илүү задгаа болчихсон юм шиг тийм. Тэгэхээр задгаа болоод ирэхлээр нөгөө байхгүй хаалттай байсан ертөнцид нэгдээд холбоо уялдаанд хөгжөөд ирэхлээр мэдхгүй байсан юм руу илүү шохорхол тавцсан зүйл байдаг юм болов уу гэж боддог шүү дээ. Нэг талаас нөгөө талаасаа юу гэхлээр таны сайн хэлдэг чи тийм ээ. Ялангуяа социализмд бол одоо нөгөө ингэж зангиагаа шахаа тэгээд орос үг хавчуулж ярьдаг хүмүүс дарганаар их байдаг байсан гэж ярьдаг тийм ээ. Тэрэн шиг сүүлийн үед ажиглагдж байгаа хандлага нь юу юм бэ гэхээр зөв буруу англи дуудлагатай үг их олж хардаг юм гараад идэг. Зарим хүмүүс та бол их боловсралтаас ихэт хүмүүс бол иш хөөрхийн амт ингэж харна л та. Гэтэл зарим нэг нь мэддэггүй хүн бол бас мэддэггүй бэлгүүдэ гэдэг юм гараад идэг. Гэтэл та анзаарсан бол энэ Universe Based Songs гэдэг тэмцээн яваад байна да. Олон хүмүүс хэлнийхээ дуудлагаас тэр шүүгчдэг гитэ. Тэгэхээр үүндээ тэр монгол хэлээ хайчаад гадаад хэлийг сураа шүтээд одоо их сайн боловсроод байгаа мó гэдэг нь нийт тэмцээний жишээгээр харахад үгүй юм шиг л харагдаж байна. Тэгэд ингээд одоо өнөөдөр бид нэр өөрийн чинь ярилцлаганд урьдчаад би энэ монгол хэлний талаар манай томоохон эрдэмтэд би их олон хүнтэй ярилцсан. Чоймоогоо над руу бухимдаад уцтаж ийсэн. Чоймоогоо над руу уцтаж хэлэхдээ 30 сая юм бол би одоо ярьчигдөө гэж бодгосон чи бид нар ч 3 сая өрөхгүй шүү дээ гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд яг залуу хүний хувьд би энэ талаар таны санаа оноог бас ойлгох хэрэгсэж бодоод яач вэ бид нар монгол хэлнийхээ сургалтын дээр алдаад байна уу? Монгол хэлний хичээл сургалтын талаар та ямар одоо их сургуульд бол багшлаад байгаа шүү дээ тийм. Монгол хэлний сургалтаа гэдэг юм нийгмийн магадгүй нэг хэсэг нь бол монгол хүн монголоо мэднэ гэж нэг хэсэг аргасан баг л та. Тэндээсээ болоод тоохгүй, оошоохгүй орхисон байж магадгүй нэг хандлага. Нөгөөний хандлага бол сургалттай үнэндээ хамаатай. Энэ сургалтын монгол хэлний сургалтыг аваад үзэх юм бол их сайхан жишээ. Би магадгүй энд сонирхол гэд нэг юм айдэрсэн байна л та. Хэрэг хүүхдэд хамгийн багаас нь хэлээд хэлний боловсрол болгоно тийм ээ. Тэгсэн интернетээр үзчихсэн чинь ингэж нэг сургуулийн нэг цэцэрлэгийн багш зохиосон шүлэг гинэ Атман туулаа гэдэг нэртэй. За тэгээд энэ бас ийм 8 баадаг шүлэгтэй гэж байна тийм. Би танд ердөө 2 хон баадгийг уншаад. Манай өөр хүүхдүүд маань юу уншиж байгаа вэ гэдэг. Туулаа ярьж байгаа юм гинэ. Арслан дагсан тавьж гин ажилдаа ч очих тэнхэл алга. Барыг барьж зодсон гин бараг хэвтэрт орсон юм байх. Баагаар ширээ болгож бугын эврээр үлхүүр хийж, үнэгний сүүлээр сэвүүр хийж, анаашаар зоонтог бариулж, сармагчангаар сархад аяглуулж гэд явж байгаа байхгүй. Тэгээд энэ ингэж угийн бяр чадал дээр уусан архины газ нэмэгдээд тийм ээ. Хідэн муу найзнаараа хитрхи дарамтлсан юм байх гэх мэт. Энэ шүлгийг уншсан хүүхэд тэгээд бяцхан мис гэдэг тэмцээнд ороод тэрүүн баригдсан юм гинэ. Хэрвээ энэ үнэн бол тийм ээ. Нөгөө шиг юм байна.
Энэ юу болж байна нэрээ? Магадгүй бидний баг байхад бол өсгөөс урсан үндэсний хэл мартаж болшгүй соёл бидний аргалын утаа боргилсан малчны гэр төрсөн бигээд өчнөө сайхан шүдлэг цээжилдэг байсан. Цуудын цагаагч гүний унаг гэдэг үлгэр сонсдог байсан. Гэтэл одоо ийм л юм байна. Яа, та энийг гэж ярьчлаа те. Гэхдээ энэ бол баг энэ бол үнэндээ яг харагдчихад дүр нь инээд юм шиг боловч цаанаа бол арай биш юм шүү гэдэг юм л та. Тэгээд өндөө одоо 10 жил төгсөөд их сургуулийн босгоор алхаад орж ирж байгаа хүмүүс монгол хэлнийхээ бүтцийг мэдгүй, монгол үгийнхээ утгыг мэдгүй. Тэгээд дээрэс нь кирилл бичгээрээ тэр заалгасан тийм бүтэн 10 юм уу за 12 жил ч болж иш магад. Энэ заалгасан кирилл бичгийнхээ дүрмийг мэдгүй, зүг бичиж чадахгүй ийм хүмүүс орж ирдэг. Тэгээд их сургууль гэдэг чинь заримдаа одоо 1-р курсын хичээлийн 10 жилийн сургалт болж чаддаг шүү дээ. Тэг яах вэ? Энэнийг яах ёстой юм гэхээр нэг жишээ байна л да. Герман жишээлх юм бол 10 жил ерөөсөө зүг 10 жилээ төсөөд одоо 10 жилийн боловсролтой дүүц тэр ерөнхий боловсролыг эзэмшээд гарч байгаа хүн зүгэл бичдэг болоод гарч байгаа. Их сургуульд орсон оюутан хэрвээ би тань шалгалт өгье тийм ээ. Хэрвээ би шалгалт өгөөд би магадгүй ангаахын чиглэлээр сурдаг бай. Танд асуултаа бичээд өглөө та надад миний алдсан зүг бичих дүрмийн алдаа болгоноос оноо хасах хэрэгтэй. Ийм чанд зохицуулал илүү хэрэгтэй байгаа юм шиг байна л да. Зарим талаараа ингэж боддتي хэл гэхээр хүмүүс их тийм хийсэр юм шиг бодоод энийг журмалчих гэхлээрээ за яах вэ бодтой юм биш юм шиг ингэж хандаад иж магадгүй л дээ. Гэтэл бид нар сая машины дугаараар нь хязгаарлалаа тийм ээ. Нэг журам гарсан тэр чинь хүний амьдралтай холбоотой учраас шууд мөрдөж болж шít. Яагаад хэлний тухайд ийм яг таг барих юм зарчим дүрмүүд нь боловсроод гараад ирэхэд хүн өөрөө барьж болохгүй гэж. Өөрөөр хэлбэл энэ хэлийг энэ бичгийг эзэмшээд явж байгаа. Би энэ улсад эргэн шилдэг хүн тийм ээ. Энэ улсын газар дээр амьдарч байна. Тийм байж би яад энэ хэлийг хайрлах сэтгэл өөртөө байхгүй байгаа юм бэ гэдгийг л бодох хэрэгтэй байна л та. Та нар одоо тэмцээ. Тийм тэгсэн чинь та нар одоо тэмцсэн чинь бас юм байна л та. Зарим хүмүүс чинь бид нар ч одоо хэлний хідэн хүмүүсийн тэнд очиад хөрөх юм манай багш нар олон хүмүүс за зохиолчд маань тий монгол хэл болохоо ойллаа гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө юмаа ярьж байна гэдэг юм болчих гээд. Гэтэл нэг талаас нь хідэн хүн ингэж цээжиндээ багтаж ядаж яриад байна гэдэг юм хөндөж байна л да. Би хэлний мэрэгжил эзэмсэн хүн яагаад энэ тухай санаа зовхгүй гэж. Би илүү санаа тавьж энэ чинь зөв зохистой зүйл рүү орох хэрэгтэй юм шүү гэж. Би одоо яг өөрөө чи яриаг сонсож байхдаа нэгдүгürt бахархын зэрэгтэй хоёрдугаарт би өөрийгөө одоо ямар нэгэн байдлаар буруутай гэж бодож сууж байгаа байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр энэ хэлийг бохир болгоод монгол хэлийг бүр нүдэн дээр ингээд гарт баригдаж тэ хуруунд мэдрэгдэхээр ингэж зэрэмдэглэж байгаа улсууд бол сэтгүүлч хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүмүүс энэ хөтлөгчд гэж бүх хүн тэгж хэлдэг болсон. Академич Бюрогон юмн дээр бол одоо тэрийг бүр жишээтэй сайхан бичсэн байлээ л дээ. Тэр одоо тэр майн гэдэг үгийг одоо би бол энэ залуу уран бүтээлчтэйгээ ярихдаа би тэрийг дандаа ярьдаг. Энэ сэтгэл хүн болгоны сэтгэл өвдөж байгаа юм байхгүй. Одоо тэр майн гэдэг үгэн дээр Бюрого жишээ авсан байлаа. Одоо тэр сэтгүүлчдийн хөтлөгчдийн тэр нэг муу жишээнээс болоод эмчнэр тэгж ярьж байна. За энэ хорт хавдар майн. Энэ бэлхийн замын халдварт өвчин майн гэж ярьж ийн гэж байгаа байхгүй юу. Тэгээ цагдаагийнхан за тэр оргодол майн гэж ярьж ийн гэж байгаа. Тэр энийг үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд байна уу? Энийг миний бодлоор бүх хүн хийж байгаа. Чихэнд өдөр болгон буруу юм сонсдож байна. Өдөр болгон бид нүдэндээ буруу зүрүү бичсэн юм харж байна. Буруу найруулгатай юм харж байна. Явандаа бидний энэ 5 метр хүчинд тасаад хэлж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй одоо яг тэрний олон зүйлийн шалтгаантай л да. Нэг хэсэг нь бол таны ярьдагтай чамаатай тийм ээ. Тэрийг хамгийн сэтгүүлчд бол яагаад өртөд байгаа юм гэхээр хамгийн түрүүнд нөгөө өөрөө ил бич хийдэг учраас тийм ээ. Өөрөө гарч ирээд ярьдаг, өөрөө бичээд нэрээ тавиад гаргадаг хүмүүс учраас илүү өртөд байгаа хэл та. Гэтэл үнэндээ эцэг их нь яагаад хүүхдийн хэлний тухай юм бодож байгаа юм уу? Эцэг их нь өөрөө мэдэхгүй юм чи. Тийм. Тэгэхээр тэр хүнч буруутай тийм ээ. Тэгэхээр үнэндээ бол тэр хилээхийн хөвдөд байгаа гэхээр нэг холоос хайгаад хэрэггүй шүү дээ тэрийг. Бид нар өөрсдөө юм чинь.
Тэгэхээр тэрийг харин яажсан гэхээр сэтгэлийн юм шиг байна. Би энэ хэл миний унган хэл тийм ээ. Хаавга Индианад амьдарч байгаа хүн миний хэлний төлөө санаа зовх уу? Орсын ард түмэн монголчууд хөөрхийн минь хэлэн болохоо байлаа гэж ярих уу? Мэдээч яг зарим сайхан сэтгэлтэй хүн тэхэл баг. Гэхдээ энэ чинь хүн эзэн юм бол эзэн шиг эзэн байл та гэдэг санаанд орж байна. Олон тэр өөрийн гэсэн юм үнэлэх үнэлэмжийн л асуудал байна. Тийм тэгээд энийг тээж явж байгаа бид нар те ингээд бидний үе өнгөрөхөр дараагийн үе яах вэ гэдэг улам даамжирн те маш том хариуцлага бид нар дотор хамт л яваад байгаа юм л да. Тэгэхээр тухайн үед бол одоо социализмын үеийг бид нар сайн талаас нь бас дурсаж ярьж байна шүү дээ тийм ээ. Тэр главлит гэдэг юм байла, үг үсгийн алдаа застдаг байла. Үг үсгийн алдаа гаргасан бол бид нар чинь сонинд юмаа нийтлүүлсэн бол цалингаасаа асуулдаг байла. Ямар нэгэн байдлаар хянан зохицуул гарга гэж байж болох бол ерөн тийм туршлага үйд юм болов хилээ цэвэр ариун байлгах юм тулд. Яг надад их ойрхон санаанд ороод байгаа жишээ гэх юм бол Германы жишээлбэл гэдэг юм л да. Сэтгүүлч хүн ажилд орохдоо гэрээ байгуулж байгаа. Гэрээний зал дотор та зөв бичих дүрмийн алдааны хувьд үндсэндээ бид нар ярьдгүй юм шиг байна. Бүх хүн эзэмсэн байдаг учраас. Хэрвээ та ямар нэгэн хил найруулга тийм ээ энэ гарч байгаа мэдээтэй холбоотой алдаа гаргасан бол тийм зүйлээр цалингаасаа гэдэг юм уу те эсвэл тэр хүний сэтгүүлчээр ажиллах эрхтэй хамаатай шүү дээ. Өөрөлдөх юм бол нөгөө хоолтой нь хамаатай болоод ирдэг. Тийм учраас их хариуцлагатай байдаг юм шиг байна л та. Миний бодлоор бол тийм. Гэхдээ магадгүй нэг талаас ингэж боддог юм аа. Хин нэгэн хүнгээ гаднаас хийж өгөхийг хүлээгээд идэг юм шиг байна тийм. Яагаад нэг телевиз зүгээр дотроо тэрийг хэрэгжүүлж болохгүй байгаа? Яагаад нэг сургууль те 10 жил манай хотод жишээлбэл зөв бичих дүрмийн алдаагүй ийм чанд хариуцлагатай юм сургууль юм а гэж гарч болохгүй байгаа. Яагаад нэг албан байгууллага магадгүй энэ хэл гэдэг чинь ерөөсөө зөвхөн сургууль цэцэрлэг сэтгүүлч хэвэл мэдээлэл хамаатай юм шүү дээ. Энэ чинь ерөөсөө хэлийг ашиглаж байгаа хэрэгжилж байгаа тэр бүхэн хамаатай. Яагаад нэг магадгүй програм хангамжийн дэлгүүрийнхэн бид нар зөв бичих ёстой гэдгийг ухамсарлаж болохгүй байгаа юм бэ. Хэрвээ зүгээр хүн болгон тэрийг энэ миний юм би эндээ эзэн гэдэг сэтгэлээр хандаад эхлэх юм бол аяндаа яваад өгөх юм шүү. Тун гой санаа байна. Тэгвэл одоо бид нар яг энэ дээр чинь бид нар одоо юу ярьж байгаа гэхээр за ер нь энэ асуудлыг зохицуулах хууль гаргамаар байна. Одоо энэ боловсролын яамд хөрөм журам батлуур дандаа ингэж яриад байгаа. Тэгэхээр энэний эсрэг ийм сайхан боломж байгаа танд энэ яг өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн баярлалаа. За одоо дараагийн нэг асуудлыг би асуух гэдэг юм л да. Би бас дуламгүйтай нэг ярилцлаганд орж илаа. Монгол одоо уйгурчин бичгийн монгол бичгийн тал дээр одоо кирилл үчиг биш. Тэгжсэн би жишээлх юм бол мэддэггүй гэд хэлчихгүй би ярилцлага авч явах та. Тэгсэн чинь дулан багш ингэж надтай ярилцсныхаа дараагаар та одоо өөрөө сэтгүүлч хүн би мэддэггүй гэдгийг яасан бахархалтай хэлдэг. Бараг л одоо тэртээ төргөвл мэдэхгүй гэж ингэж хэлж гин гэж. Тэр надад их хүнд буусан байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар уг нь ерөнхийлөгчийн зарлиг гарсан тийм ээ. Иргэний иргэний болон баримтчиг кирилл монгол үчгээр яах болсон. Хэрэглээ байхгүй тухай харамсан ярих боллоо. Энэ монгол хүн монгол бичиг сурахын хэрэгэн чухам юунд байна вэ? За таны асуулт бол одоо их улаан үндэстэй хэлэх хариу шаардаж байна л да. Юу гэхлээр хэл тухайн хэлэнд тохирсон бичиг үсэг гэдэг бол яг монгол бичиг шиг хэдэн 100 жилийг дамжаад өртгөлөөд үүргээ гүйцэтгээд явж чаддаг. Тэгэхээр би харьцуулж ярих хэрэгтэй болох нэ тийм ээ. За тэгэхээр түрүүн хэлжсэн шиг монгол хэл гэдэг бол залгамал бүтцтэй хэв шинжээ гэж. Тийм залгаад орж байгаа хэв шинжтэй хэлэнд ямар бичиг тохирдгүй гэхээр өгзүүн зарчмыг гол болгож баримталсан бичиг тохирдог. Өөрөөр хэлбэл монгол бичгийн нэг онцлог нь бол юм. Хэрвээ та юу гэдэг урилга гэвэл бид нэр кириллчгээр урилгаа гэж нэ дээ. Бодлого гэхээр бодлогоо гэж нэ дээ. За тэгвэл юу гэдэг байгууллага гэхэр нэг янз учраас. Гэтэл энэний цаана явж байгаа бол монгол бичгээр харах юм бол та зөвхөн илгаа гэдэг дагвар л байна. Хэрээр язгуур байна. Түүний араас орж байгаа тэр дагвар нөхцөл бүх юм яг тогтвортой хэлбэрээр хизээж алдахгүй. Тэгэхээр тэрийг нь монголчууд хангаад өгсөн байдаг учраас нэг өдий олон жил хэрэглэгдэж байгаагийн шалтгаан дэр. Нөгөө нэг зүйл бол юу юм бэ гэхээр
авиан зүүнднээсээ энэ зарим хүмүүсийн бас монголчуудыг сурахад хэцүү гэж хардаг тал нь баггүй. Жишээлбэл ДТ2 үсгийг Хигийн 2 авиалбаруудыг нэг үсгээр нонооцчихсан байдаг тийм ээ. У2 нэг үсэгтэй гэж байгаа. Тэгсэн чинь энэ ямар учиртай юм гэхэлэр энэ бол ерөөсөн нутгийн аялгуунуудад сэлэгдэх тэр авиалбаруудыг нэг үсгээр тэмдэглээд өгчихсэн. Тэгэхээр хэрвээ монгол бичгээр агуулга гэж бичсэн байвал за бид манай монголчууд бол агуулга гэж уншина. Өөр монголчууд уулга гэж уншина. Гэхдээ тэр юмны цаана дамжиж байгаа тэр мэдээлэл мөн чанар бол хизээж алдагдахгүй. Өөрөөр хэлбэл энэ олон одоо тэр жинхэнэ монголчуудыг тэр бичгийн хувьд нэгтгэж өгөөд идэг чанарын нэг л дээ. Тэг өгөөд идэг гэж ярьж байна. Одоо тэг бидний үе дээр эн чинь алга болчих гээд байдаг тийм ээ. Түүнээс гадна жишээл би танаас нэг юм асууя. Би танд хэдэн үг хэлээ л да. Хөрөө, хутга, хил, хязгаар за гэх мэт. Эднийг сонсоод танд ямар нэгэн нийтлэг зүйл санаанд орж байна уу? Хөрөө, хил, хязгаар, хутга, за хядах, алан хядах гэдэг хядах тийм. Мэдхгүй байна. Би сайн мэдхгүй. Ямар ч үсэн ямар нэг тийм юм тасдаж ингэж тусгаарлах юм байгаад юм шиг үү? Тэгэхээр энэ кириллээр бичих юм бол эдгээр чинь бүгд өөр юм харагдчихаа тийм ээ. Хэрвээ монгол бичгээр болох бичснийг нь харах юм бол та хутга гэдэг бол хяддаг багч, хитууга гэж бичиж байгаа. Хядах гэдэг үйл бол хитуу гэдгээрээ. Хөрөө гэдэг бол хэрүүгээ гэж байна. Хил гэвэл хийли, хийзаагаар. Тэгэхээр энэ бүгдээр нэг үндэстэг язгууртай гэдэг нь харагдаж байна да. Хий гэдэг язгуур бол ямар нэг юмыг заагладаг, салгадаг тэр язгуурын нутгийг шингээгээд байж. Тэгэхээр жишээлбэл уучлаарай. Би зарим хүмүүстээс тэгээ асуудаг. Та нар уучлаарай гэдэг үг ямар утгатай мэдгүй монгол хүн яагаад очиж уучлаарай гэж хэлдэг юм бэ гэж. Зүгээр л уучлаарай гэж хэлдэг гэдэг байхгүй. Гэтэл хэрвээ харах юм бол уучлаарай гэдэг үг чинь агуучилагаарай гэж тийм монголч хэл. Энэ бол ерөөсөө агуу гэдэг язгуур бол уудам гэдэг санааг гол нь агуулждаг. Агууллам гэдэгт орж байгаа юм шиг тийм. Тэгээд тэрнээсээ цаашаа үсэж байгаа үг нь болохоор агуучи яахгүй ууч сэтгэл гэдэг юм. Тэгэхээр тэр монгол хүний тэр үгийг хэлж байгаа, тайлбарлаж байгаа, тэр илэрхийлж байгаа сэтгэлгээ тэр монгол бичиг дээрээс тодорхой харагдчихдаг. Өөрөөр хэлэх юм бол монгол хүн юу гэж хэлж байгаа юм хэрэг би буруу хийсэн байж болно. Надад ууч сэтгэлээр хандаач гэж хэлж байгаа гэсэн. Ууж сэтгэл гаргаач. Тийм, уудам сэтгэлээр хандаарай гэдэг ийм зүйлийг хүсэж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм юм энд бол ганц хоёрхан жишээ хэл яриад чадна. Гэтэл бүтэн хэлний үгийн сангийн хувьд энэ бүгдийг харж болно гэхлээр тэр монгол бичиг сурах юм бол монгол хүний сэтгэлгээ тэлнэ гэдэг тэнтэй хамаатай. Тэг одоо яаж бүгдийг одоо энэ хэрэглээг яаж бий болох вэ? Энэ тийм ирээдүй байна уу? Одоо би дулан багш загнуулдаг учраас за надад ч одоо баг би ч баг хэрэглэхгүй байхаа гэж бодсных шүү дээ. Тийм. Нохоо хамартаа хүрхээр усч гэдэг баха. Тэгэхээр яг магадгүй зөвхөн миний хувийн бодолтой. Яг энэ тохиолдолд нөгөө сайхан хуульч харь хэрэгтэй юм шүү. Яг үнэ. Тэг өдрөлтэй. Тийм. Сайн нэг 90-ад оны ихэр бид нар чинь миний дараа үеийнхэндээ монгол бичгээр 1-р ангиасаа сураад сүд болоод баахан хүмүүс монгол бичиг сурваад болоод харин хайцсандаа буруутсан байхгүй. Гэтэл бас нэг тэр үеийг бодох юм бол бас авууштай тал бий. Юу гэхээр монгол бичиг өнөөдөр цахим орчинд хэрэглэх боломж нь бүрдчихсэн. Тухайн цагтаа харьцуулах юм бол бид нар монголчдэр тэр өргөн хэрэглээний одоо Microsoft-ийн янз бүрийн хэрэглээний програмуудын тэ эднэр дээр бичиж болно, монгол бичгээр бичиж болно. Одоо тойл бичгүүд байна тийм ээ. Энэ олон зүйлүүд байгаа даа учраас хэрэглээ нь уг нь бол цахим орчны хүрээнд их тэлээд байгаа юм л та. Энэнтэй хамаатгаар бас төр засагмаас анхаарч байгаа юмнууд байна. 13 оны 2 сарын 2-нд гэхэд Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулахтай хамаатай засгийн газрын тогтоол гарсан байна. Энэ хүрээнд бол монгол хэлний алдаагүй зөв сайхан найруулгатай болох гэх мэт монгол хэлний сургалтыг сайжруулах гэдэг их олон зүйл байна л та. Эндээс магадгүй эхний шатанд хийж байгаа ажил нь бол тэр иргэний бичиг баримтыг монгол бичгээр гарах асуудал баг л та. Тэгээд энэтэй холбоотой бол юу авсан бэхээр сайхан манахаас энэ монгол хүний нэрийн тойл гэж гарсан. Энэ хоёр дахь хэвлэл нь. Тэгээд
энэ дээр бол яаж юм хэр хүн өөрийнхөө нэрийг кириллээр нь хараад монгол бичгээр нь бас хараад яаж бичдгийг нь хараад тэгээд түүнээсээ гадна бол энэ жишээлбэл одоо хаян хэрва гэдэг нэртэй хүн байвал энэ бол санскритийн үг. Тэгээд морин тэргуунд өөрөлдвөл хаян хэрва бурхны алдрыг хэлдэг юм а гэдэг ерөөсөө тайлбаруудтай санскрит төвд одоо манж бас одоо грек орс хэлний их олон төгөмөл хэрэгтэг нэрийн юм тайлбартай тойл гарсан байгаа. Өмнөгийг таны нэвтрүүлэгт ташаамдна. За баярлалаа. Ястаа энийг бол нэвтрүүлэг болгоноор рекламцсан ч болж байна. Энэ тэгээд ер нь энийг ёстой хүн болго авах хэрэгтэй юм байна. Үнэн хийх юм бэ? Би тэр тухай сайн мэдсэн. Мэд хэрэгтэй юм байна. Би энийг ер нь дараагийнхаа манайх чинь бас ч гэж үндэсний хэл бичиг соёл гэдэг нэвтрүүлгээд ямар ч зүйлээс явуулж байгаа. Энд бид нар бас нэг хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байгаа. Тэгвэл яг үндэсний хэлээс магадгүй миний хувьд бол үндэсний гэдэг тэр санаагаа үнэхээр харуулад идэв юм шиг санагддаг. Өөрөлдөх юм бол Тунгаамал гэдэг их хэлний боловсралтай хандс нэвтрүүлэг байна. Үндэсний хэл бичиг нэвтрүүлэг байна тийм ээ байнга явдаг. Энэ сүүлийн үед бол харин нэг ажиглагдсан зүйл юу гэхээр залуучууд маань үндэсний гэдэг тийм амгшлан төрдөг болсон юм шиг. Тэгэл монгол бичиг сурмаар тийм ээ сурахын хүсэлд их ирдэг болсон байна. Тэгээд энэ олон нийтийн харилцааны хэрэгслүүдээр тэр үндэсний телевизийн Тунгаамал гэдэг нэвтрүүлгийг их олон сонсог үзлээ их хэрэгтэй юм байна гэж хоорондоо бичдэг болсон байна. Тэгэхээр энэ бас сэтгэлгээ бас нэг арай тийм эврэгүүд тал руугаа өөрчлөгдөж байгаа ч бас юм байгаа бол мэдээж хэрэг бүгд тийм байхгүй шүү дээ тийм ээ. Дан хар гэж байхгүй, дан цагаан гэж юм байхгүй учраас. Би одоо өөрөө ч яриаг сонсож байгаад энүүгээр одоо битэр чи ер нь энэ санаагаа нэвтрүүлгээр дамжуулаад хэлээд байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр одоо нохоо хамартаа хүрхээр усч гэдэг чинь бол бид нар шиг улсыг ярьж байна тий. Нэгэнт л бид нар сураагүй байгаа хүмүүс бол нэг л өдөр сонингууд ингээд гараад эхэлдэг юм уу? Эсвэл миний орох туртай сайт миний унших дуртай мэдээний хэсгийг одоо би бол улс төрийн хүрээний юм сонирхдаг гэх юм бол тэрийг ингээд юу уурж монгол хэлээр биччих юм бол би уншиж эхлэх нь. Тэгвэл өнөөдөр одоо энэ 5 настай хүүхдүүд одоо бэлтгэлт эхлэх гэдэг шүү дээ. Энэ хүүхд 6 настай хүүхдүүд эднэрт заах аргыг хэр зөв гэж харж байна. Бүр багаас нь эхэлж байгаа энэ аргыг. Монгол бичиг үү? Тий. Монгол бичиг бол дунд ангиас нь зааж байгаа тийм ээ. Зүгээр миний бодлоор ингэдэг шүү дээ. Ийм санаанд ордог юм а. Монгол бичиг гэхэлэр магадгүй нэг дээлтэй хүн ингээд их уламжлалт ийм дүр төрхөөр буучсан юм санагддаг. За. Тэгээд тэр уламжлалт дүр төрхийг нь магадгүй залуучууд нөгөө ийм жоохон хөнгөн ийм цогтой ийм хүмүүс чинь харахлаарэ жоохон хүнд юм шиг ингэж дүр төрхөөс ас юм байж магадгүй. Тэгэхээр энэ сүүлийн манай их сургууль дээр ч монгол хичээл заахлаар өө тийм байсан юм уу, ингэдэг байсан юм уу гэдэг тийм өөрсдөд нь ойрхон аргаар заагаад тахаар айтайхан болоод ах шиг санагддаг. Жишээлх юм бол ерөөс тэр хүмүүсийн хамгийн их эргэлзээд идэг үсгүүд энэ тий. ЗЖ2 ч юм уу ЦЧ энэ хоёроо нэг нь үнцгтэй ч гэдэг нөгөөх нь мохоо бичээд энэ хоёрыг ялгахгүй юм байна тий. ДТ2 нь яг юугаар ялгаатай гэдэг зэрэгтүүл тавьж чад хэлээд өгөх юм бол энэ ялгаа нь өрдөө энэ эс юм уу гэдэг л юм. Яг үүндээ бол монгол бичиг гэдэг чинь их амархан юм байгаа шүү дээ. Нөгөө хараагаа уулаас сүрдэнэ гэдэг шиг юм болохоос үнэндээ дотор нь ороод үзэх юм бол нэгд сайхныг нь мэдэрнэ, хоёрт түүгээр дамжиж юу уламжилж ирснийг нь мэдэрнэ, түүнээс гадна амархан гэдгийг нь мэдэрнэ. Магадгүй танд орс хэл одоо их сайхан амархан бидтэй. Тий. Та сурчсан юм чинь. Тийм, сурцсан болохоор л тэгээд байгаа. Тэгэхээр та бүхэл бүтэн олон хүмүүс гадаад хэлийг ингээд сурч болоод юм. Тэгээд ягаад монгол хэлийг зүгээр нэг бичгээр тэмдэглэж байгаа юм. Нэг бичгийг сурахад юу нь хэцүү гэж. Зүгээр л бас шантрах тийм юм шүү. Тэгээ харин энийг одоо би яриад байгаагийн учир бол одоо бас нэг өөр нэг харамсмаар юм байгаад байгаа байхгүй юу. Одоо жишээлх юм бол манай аав бол маш хурдан ингээд татлахын бичдэг байсан. Одоо тэгээд өнгөрснөөс нь хойш хэдэн авдар тэмдэглэлийн тэмдгэр байна. Гэтэл үр хайж гаргаж чадахгүй. Таны аавын үнэн сэтгэлдээ бодож исэн тэр бүх бодол санаа тэр бичигдэл тасаж үлдсэн байгаа. Та тэрнээс л уламжилж авах гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тийм. Би тэгээд сураад тэр татлан бичгээ уншиж сурчих тийм боломж байгаа болов уу? Та хүсвэл болно. Яг болохгүй гэж яг үнэндээ би танд сайхан жишээ хэлье. Тэр нөгөө 90-ад оны үед монгол бичгийг авч явах үед гэсэн шүү дээ. Чам багш хөдөө аймагуудын нөгөө багш нарт заах уулзалт тий.
Тэгээд эхний 7 хоногт өглөө сахал орой боллоор тэгтээ эхний 7 хоногт нөгөө настай хүмүүс чинь яасан хэцүү мэцүүл болсон гэсэн. 2 дахь 7 хоногт дасчихсан. 3 дахь 7 хоногт ингээд заач гэдэг ийм арга олоод авчихсан. Тэгэхээр яг үүндээ хэрвээ яг мэдээж хэрэг өглөөс орой хүртэл бид нэр одоогийн нөхцөлд бол цаг гаргаж чадахгүй нүг. Тийм боловч үнэндээ хүсэх юм бол та амархан шүү дээ. Магадгүй би зүгээр сурсан үднээс хэлээд байгаа юм биш л дээ. Яагаад энийг хэлээд юм гэхээр Монгол бичиг сурч байгаа хүн ерөөсөө язгуурыг цээжилдэг. Дагвар бол ерөөсөө хитгэн тоотой юм шүү дээ. Тэрийг тогтооно, заалга нь болоо. Өөрөөр хэлэх юм бол тэр монгол хэлний ихшиглэн сайхан монгол хэл гэдэг юм чи тэр ихшиг нь монгол бичиг дээр байж идэг. Хэрвээ хоёр гэвэл давхарлаж орох одоо ингээд хааших нэ тэ. Тэгэх юм бол дунд нь нэг гидс гэж нэрлэдэг та тэр ихшгийг авчилж эргэлж байгаа асуудал. Тэр дүрэн бол ерөөсөө тийм хүнд хэцүү юм байхгүй. Яагаад би тэрийг мэдэж байгаа гэхлээр миний судалгааны ажил дээр кирилл монгол бичгийг хооронд нь хөрвүүлэх ажил юм л та. Тэгэхээр тэр бол кирилл бичгийн зөв бичигдсэн дүрмийг нэвтрхий одоо бүх нөхцөө юу гэдгийг тэр болгоноор орно. Нөгөөх нь болохоор монгол бичгийн дүрмийн хувьд зөв бичих дүрмийн. Ингээд үзэхэд би ганцхан жишээ хэлье. Монгол бичгийн дүрмийг хүнд биш шүү дээ. Юу ч мэддэггүй програмд, машинд, компьютерт ойлгуулахын тулд ердөө 24 бүлгэл хэрэгтэй. Гэхдээ тэр 24 бүлгэл юу гэхээр 12 нь эр имээр л ялгарч байгаа. За тэгсэн чинь кирилл бичгийн дүрмийг ойлгуулахад 140 орчим бүлэг тийм гарна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө балархай шиг наашаа болно болохгүй гэх мэтийн олон зүйлүүд чинь машин гэдэг чинь бол одоо том үсгээр ихсэн бол яг томоор нь цэг үйл цэгийг бүгдийг хилжиж ойлгодог. Тэгжиж буцаад нөгөө бичгийг чинь боловсруулж гарах учраас их тодорхой зүйлийг шаарддаг. Тэгээд үзэхлээр яг энийг ингээд дундуур нь ороод үзэхэр хилэндээ тохирсон бичиг гэдэг чинь үнэхээр гэдэг тийм л дуу гардаг л да. Уг нь бол сэтгэл байхад тийм ядах юм байхгүй. Манай нэг оюутан тэгж хэлжсэн. Монгол бичиг сурах хүнд нэг цаас, нэг харандаа сэтгэл гурвал хэрэгтэй гэж. Юм л дээ. Тийм л. За ингэж ярилцах юм цаг дуусчих гэж байна. Би ер нь энэ сэдвээр энэ тань шиг юм үзэл бодолтой ерөөсөө энэ монгол хэлний талаар зүгээр үзэл бодол биш. Энэ ерөөсөө байгаа юмыг л байгаагаар нь ярьж үлдээх энэ монгол хэлээ цэвэр ариун байлгах баян тэр сайхан танскаар нь үлдээх тийм юмны төлөө хэд хэдэн нэвтрүүлгүүдийг ер нь явуулах хэрэгтэй гэж манай програм дээр манай бид нар үзээд байгаа юм л да. Том удахгүй тэр монгол дууны үг ямар болчиход байгаа тухай манай үндэсний хэл бичиг соёлоор явсан маш олон хүн манайх руу уцтаад энийг хэлэлцүүлэг болгооч та нар. Гэтэл дуу гэдэг өөрөө тэгж монгол хэлийг хадгалж явдаг юм байх нь шүү дээ. Бид нэр огт мэдэхгүй мөртлөөсөө би тэгэл бид өөрөө ч нэг юм асуучих уу. Боломжийг яагаад нэг дуу явж хахад би сонслоо тэгсэн чинь нэг морь гүүж байгаа юм байна л да нутгаа да. Тэгээд тэр дуун дээр тэр энэ бол ээжийн хээлэнд зарагдсан унаг гэдэг юм. Тэр хээл гэж тэгж хэлж болох уу? Тэр орчин үеийн дуу юм уу? Тийм билээ, зохиолын дуу юм билээ. Би бол тэр ихийнхэн хэвлийн вээлгүүдээ гэж би бодоод ах юм. Хээл хаяна гэж ярьдаг үстэй маа. Хээл хаяна гэдэг. Яг хээл гэдэг үгийн уг нь бол их эртний монгол үг л дээ. Жишээлх юм бол хээл нэгтэн хихийг гагцсан гэж монголын нас товчонд байдаг. Тэгвэл тэр би миний буруу ойлгож байгаа их сүүлийн орчин үеэр ойлгоод байгаа юм байна те. Магадгүй бид нар нөгөө ямар хүн яг бүтэн дууных нь юуг харах юм бол илүү тэр зохиогчийн санаа гарах байх л та. Бүтэн энэ хам сэдвтийг харах юм бол үнэхээр тэгж бодсон юм уу эсвэл нөгөө талаас юу гэдэг нь мэдрэгдэх байх. Ер нь бол тийм аль талаас нь харах уу ямар хүрээ цараанд харах вэ гэдгээс л бас их юм шалтгаална л та. За ингээд ер нь монгол хэл орохгүй монгол хэл ойлгож тэрний сайхныг мэдрэхгүй тийм жижигхэн ч юм алгалтай дуу шүлэг хөгжим бидний яриа хэрүүл хараал хүртэл монгол хэлээрээ л байгаа юм чинь тийм ээ тэр дунд яаж энийг авч үлдэх гэдэг. Ер нь бол тэгээд юу л юм л та. Кирилл бичиг маань бол хэрэглэснээс хойш нэг 70 жил болж байна тийм ээ. Нөгөөх нь бол үндсэндээ бараг 1000 гаруй жил болсон. Тэгэхээр энэгээр 1000 гаруй жилийн түүхтэй уламжлалаас суралцах ямар байх вэ? 70 жилийн түүхтээс бичгээр үйлдэж байгаа юмыг суралцах ямар байх вэ гэдгийг ялгаа. Өөрөөр хэлэх юм бол магадгүй
одоо л нөгөө нацагт орж байгаагаас хуучин кирилл бичигдэх ах чинь нацагт орж байгаагаас л уран зохиол хэлж байгаа юм шиг байсан дээ. Гэтэл цаана инж нааш одоо өчнөө олон сайхан Монголын яруу найргууд байсан. Эртэг дүгээхийн гайхамшиг гэдэг сайхан орчуулгын зохиолын түүнийг уншаад үзэх юм бол та үнэхээр монгол хэл гэдэг ийм сайхан яруу гэдгийг ойлгоно. Тэгэхээр нөгөө миний хэлэх гээд байгаа санаал нөгөө гүүр маань өөр бичиг байна. Зэнтэй холбож өгдөг тэр сэтгэхүүгийн мэд хэлдэг монгол бичиг тэр монгол соёлын монгол хэлний чинь асуудлыг хадгалж үздэг нэг гарц бол ерөөсөө тэр монгол бичгийг л асуудал юм. Тэгээ магадгүй би зүгээр залуу хүмүүстээ их тийм настайчуудын ярьж байгаа юм шиг яриад иж магадгүй л дээ. Гэтэ энэ бол миний биеэрээ мэдэрсэн туршлага учраас би юм чанга зөрөгтэй яриад байна л да. Баярлалаа. Ягаад гэвэл яг ингээд олон юм дээрээс ажигласан ийм телевизэн ярилцлага хөсөлдөг сэтгүүлчид нэг хүнийтэй нэг сонирхолтой хүнийг ярихаар ураад идэм билээ. Таны урилга болго хоолоо ирэх байх гэж байна. Ягаад гэвэл тэгээ залхуурлахгүй дандаа давтсан чамаагүй яриад байгаарэ гэж хүссэн. Ингээд би нэвтрүүлгийнхаа төгсгөлд өөртөө чи ярилцлаганд бэлдэж байхдаа бас янз бүрийн энэ монгол хэлний төлөө санаан зовж явдаг хүмүүсийн блогоор орохгүй юу. Тэгсэн нэг блог дээр энэ дэндвийн бүрүүд орж байгаа Монгол хэл өнөөдөр юу болчиход байгааг ингээд хоёр сайхан шүлэг. Тий. Энийг би бүгдийг нь уншиж чадахгүй байна. Би тэгээд нэвтрүүлгийнхаа төгсөлд бас үзэгчдэд яадаг юм уу гэж бодож байгаа юм л да. Их урт учраас би нэг хоёр хоо юм. Өнөөдөр монгол хэл яатсан бэ? Одоо бид нэр яаж орлуулад байна гэдгийг ингэж хэлсэн байгаа юм л да. Тий. Хогийн пүнкертэй, хоол нь порцтой. Тестээр шалгадаг, тендерээр уралддаг, ууцсандаа массажтай, утсандаа мессежтэй. За ингээд их олон юм явж байгаа. Санаандгүй явдал нь сюрприз, салбан өмд нь тарпез, нөхөн гарцсан түнэл, нүнжигтэй идэн оригинал. За тэгээ хамгийн сүүлд нь бол аюулын нөөц фонд, арилжааны өөш бонд, үзэглэнт бүсгүй онимис, үдшийн мэдээ City News. За ийм л монгол хэлээ бид нар өөрсдөө л ийм болгочоод байгаа юм байна. Тэгээ энэ тухай санаа зовж бас өөрөө энд зүтгэж яваа танд их баярлалаа. Энэ удаагийнхаа ярилцлага ингээд өгөр өндөрлж байна. Тэгээ би төрөв доржгаан энэ юуны дараа битэр олон юм яриад байх хэрэгтэй. Үзэгчтэй бодно үст тийм ээ. За ингээд нэвтрүүлгээ өндөрлж байна. Та бүхэн сайхан амраарай.